байна уу? Globus podcast-ыг сонсдог эрхэм сонсогч та бүхэндээ өглөөний өдрийн орой мэндийг зэрэг хүргэе. Учир нь өнөөдрийн маань зочин манай Монгол улсаас оролцож байгаа. За өнөөдрийн маань зочин Цэгмэдийн соёлмаа гэдэг Хятад улсын дүрслэх урлагийн төв активнд 8 жил суралцсан Хятад үндэсний зураач мэргэжилтэй 5 сар Оксфорд 6 сард Лондонд амьдарч үзсэн англи хэлтэй, хятад хэлтэй бас Испани, Итали, Франц, Тайланд гээд олон орноор явж байсан ийм туршлагатай сайхан зочин оролцоод маш баяртай байгаа. За сайн уу соёлмаа? Сайн байна уу? За сайхан наадамцсан уу? Оо сайхан наадсан. Та сайхан наадсан уу? Сайхан наадсан өөртөөгөө бөхөө барилдаад сураа харваад уушар гэж. Гадаадд бид нар яаж барилдаг вэ те? Тэгээд баярсан. Чи лагер дээр байгаа наадам хин гэж ярьжсэн. Тэгээ сайхан болсон байж таараа. Монголд хэр зам болж байна энэ жил? Тий, лагер дээр энэ наадмыг өнгөрөөлөө. Тэгээд их сайхан тайван гоё байсан. Тэгээд 100 болохоор энэ жил их бороотой. Тэгээд нэг жахан сэрүүхэн нэг тиймэрхүү зам болж байна да. Өнөөдөр бол айгу халуун байна. Улаанбаатар. Энд бас өнөөдөр нэлээд хална гэдгсэн. Тэгээд нөө хүний сэтгэл гэж аяга хэцүү тий. Нар гарахаар ямар их нар гардыг бай аюу халуун зам болж ингээд бухимдаад бороо ороод хахаар бороо уртаа сэрүүхэн байна энэ төр гээд. Бороо орсон гэж уралдаг, нар гарлаа гэж бухимддаг. Тий, яг нь миний хувьд болохоор би баг нөгөө нарлаг өдрөөс илүү бороотой жоохон тийм сэрүүхэн өдрүүдэд дуртай. Тэгэхээр миний хувьд бол энэ зон айгу гоё зон болж байна. Болж өвс ногооргаад мал ахвд маань ч гэсэн хаа. За тэгээд өнөөдөр маш энэ залуу зураачтай бас гадны орны мэдээч хэрэг урлагийн хүм юм болохоор явсан газрынхаа урлагийг сонирхоод явдаг болов уу гэж бодож байна. Харьцуулт хийгээд хараад хэлийг мэддэг хүн чинь бас шал өөр нүдээр улс орныг зочлоод явдаг хаа гэдэг бол таамаглаж байна. Тэгээд энэ талаар нь өнөөдөр бас яриулах болно. Тэгээд манай инженершин хэлсэн их гоё үг байдгийн юм байна. Хүний сэтгэлийг хөдөлгөн гэс чадвал хөнгөн биерийг хөшиж юу хийн гэж үг байдаг юм байна. Тий. За таны биер хэр хөдөлж байна да? Хэр их хүний сэтгэлийг татаж явна сургууль төгсөж очсноос хойш. Тэглэгээ яг юу инженерших байна тэр үг бол үнэхээр сайхан үг. Би ч гэсэндээ дотроо их боддог. За би болохоор хятадд одоо Бээжинд байдаг хятадын урлагийн төв хятадын дүрслэх урлагийн төв академиг 8 жил бакалавр мастертайгаа нийлээд 8 жил яг хятад үндэсний уран зургаар сурч төгссөн. 2007-оос 2014 оны хооронд яг мэргэжлээрээ сурсан. Тэгээд мэдээж хэрэг эхний хугацаанд бол бакалаврын баг эхний 3 жил маш хэцүү байсан. Одоо хоёр шал өөр үндэсний уламжлалт соёлыг сурна, одоо тэрийг харьцуулна гэдэг бол үнэхээр хэцүү. Одоо наад захын хэлнээсээ ахуулаад түүх тэгээ урлагийн тэр одоо хятад зургийн тэр бэлэгдэл гэдэг зүйлийг нөгөө ойлгох айгу хүндрэлтэй байсан. Тэгээд дөнгөж хятад зураг за ийм байдгийм бэ гэдэг нөгөө ойлголт аваад эхэлсэн чинь сургуулаа төгсөх болсон бакалавраа. Тэгээд үргэлжлүүлж сурахаар шийдээд манай анги даасан багш гэсэндээ чи мастер шалгалт өгөө гэдэг. Тэгээд мастер шалгалт өгөөд тэмцээд тэгээд шууд үргэлжлүүлээд мастертаа 3 жил сураад төгссөн. Тэр хугацаанд бол яг харьцангуй бакалавраас арай өөр нэг ойлголттой болоод за ер нь бол нэг зураг биш нэг иймэрхүү юм байдığım байна. За би юу хийх ёстой вэ гэж яг бодож эхэлсэн сургууль төгсөх үедээ бол. Тэгээд 14 онд яг төгсөж хурц ирснийхээ дараа Монголд 1 жилийн хугацаанд яг зураг зураад ганцаараа байсан. Тэгээд тэгж яхад бол ингээд яг ойд төрсөн самгч шиг байсан л та яг үнийг хэлээд. Одоо академик нөгөө арга барил чи айгүй юм хатуу диктатурны ялангуяа хятад зургийн тэнхэн бол айгүй тийм хатуу уламжлалт одоо тийм сургалтын системтэй нэг тийм байсан. Тэгэнгүүт бид нар бол мэдээж зэрэг сургууль сурч байгаа хугацаанд шууд хүссэн юмараа хүссэн бүтээлээ толгойд орж байгаа бүтээлээ шууд зурах
одоо тийм эрхчлөө бол тийм их байдгүй. Ягаад гэх юм бол энэ чинь нөгөө сургуулийн үзэл суртал тий дээрээс нь багш нарын одоо тэр уламжлалт одоо тэр техник арга барил одоо юу гэдэг бүхэл юмыг одоо академид зориулж одоо суралцах юу дурах тийм орчин байсан. Тэгээд тийм юм байхгүй гинт нөгөө нэг амар эрхчлөөнд ингээд хүрээд ирэнгүүт ингээд төөрсөн юм шиг санагдсан. Надад бол айгүй хэцүү байсан. Тэгээд 7 жилийн хугацаанд бол өөрийн гэсэн бүтээл үнэндээ нэг 2 вэ 3 хон л яг бүтээл хийж ирсэн. Сургууль суралцтай хугацаанд ерөнхийдөө бол байнгын юу хуулбар хийн тий нөгөө эртний зургнуудыг ингээ хуулна, янз бүрийн техникүүдэд суралцсан, маш их практик хийдэг байсан. Тэгээд бүтээл бол айгүй цөөхөн тооцоо гаргасан. Тэгээд сургуулаас угаасаа цаанаас нь нөгөө нэг барьдаг тэр дүрмэн тий. Тэгэнгүүт энд хурж ирээд яг хүснээрээ ингээд зорё гээд яг гоё байсан. Эхэндээ бол гоё байсан. Гэхдээ маш хэцүү байсан. Нөгөө хажуу зөвлөдөг нөгөө багш маань байхгүй. Тэгээд яг ганцаараа өөрийнхөө хүссэн юм хийн гэд тэр нөгөө урд нь амар юм хатуу тий ийм диктатуранд байж байгаа гинт ингээ гараад ирэхээр амар тийм сонирхол байсан л та. Тэгээд за энд ерөөсөө уучлаарай. Би яг чамаас асууя гэж бодож байсан. Яг тэрэн дээр сайхан ярьж байна. Хятад улсад болохоор нэлийн дээрээс нь заасан зааварчилсан тий бодлоготой тийм байдаг л гэж бодож байсан. Уламжлалт юм зургалдаг ч юм уу. Одоо нэг юм хятадын тард гэх юм уу тухайн улс орон одоо дээрээс зааварчилж байгаа багштаа ч юм уу профессортоо ч юм уу тохиромжтой сэдв гэж байж байгаа тийм ээ. Тэгэхээр тэр нөгөө чөлөөт задхаа гэдэг нь жоохон хаагдмал байжгаад Монголд ирэхэд чамд нөгөө жоохон ёс жигтэй нэлээд 8 жил нухлуулсан маш залуугаас очсон охин 8 жилийн дараа бас нэг өсгөө болоод ингээ буцаад ирэхэд сэтгэл санаанд чинь жоохон нийцэхгүй ч юм уу эсвэл нэг юм төвтэй ч юм шиг тийм тохиолдол бас гарч ирсэн. Нөгөө хоёр талаас нь чамаас би жишээ татаж яриулъя гэж бодож байсан. Яг уу эрхчлөөний хувьд бол мэдээж хэрэг Монголд ч вэ Хятад ч вэ юу ч хийсэн эрхчлөөтэй л доо харьцангуй гайгүй. Тэгээд нөгөө хүмүүс ихэнх хүмүүс нөгөө Хятадыг бас зарим талаараа айгүй буруу ойлгодог. Одоо бүх юм нь үзэл суртал байх ёстой. Бүх юм одоо намд таалагдах ёстой ч гэдэг юм уу те. Нөгөө нэг айгүй одоо тийм нийгэмд яг байж үзээгүй хүмүүс бол илүү нөгөө нэг юм хүн дээр тусгаж авах магадлалтай байх те. Тэгээ миний хувьд бол уран бүтээлч хүний хувьд гэх юм уу одоо тэнд сурсан хүний хувьд гэх юм уу ингээ үздэг бол тэгж амар эрхчлөө хаагдаад байгаа юм бол ерөөсөө байхгүй. Хүн өөрт нь илэрхийлмээр байгаа одоо хүссэн зүйлээ илэрхийлж болно. Гэхдээ одоо гадаад хүний үднэ шүү дээ. Гадаад хүний бол харьцангуй гайгүй. Яг хятад мэдээж хэрэг ингээд ямар төрийн том одоо албан тушаалтан ч юм уу тий одоо тийм том хэмжээний одоо нэлийн том байр суурь эзэлдэг хүмүүс магадгүй тэр өөрчлөлтийг бол мэдэрдэг байх. Бид нар шиг юм зүгээр оюутан ч юм уу тий ялангуяа гадны оюутан бол тийм амар сүртэй тэр богд бол юмыг бол юу ч мэдрээгүй. Зүгээр яг уу сургуулийн нөгөө нэг үндсэн чиглэл гэж байгаа шүү дээ тий. Оюутнуудаа одоо заах одоо тэр системийг гэх юм байна л да. Одоо сургалтын систем бол надад маш их таалагддаг. Ер нь тэр системик тэр нөгөө нэг сургалт. Тэгээд одоо цөөр юу гэдгийг те одоо бид нар ч барилгаар ингэж бодох юм бол цөөрийг нь маш сайн тавьж ээж энэ барилга чинь бат бөх дэшиг хитэн давхарч чинь те ингээд болох боломжтой шүү дээ. Яг тэрнтэй адилхан манай академи бол ингэж цөөрийг нь маш сайн бэлтгэж байгаа байхгүй юу? Одоо юм хатуу диктатурны байна. Одоо хүмүүсийг одоо юу ч мдээгүй, юу ч ингэж чадахгүй байгаа хүн чинь шууд ингээ эрхчлөө олгох юм бол тэр чинь өөрлөлтөд явах маш их боломжтой. Тэгээ анхнаас нь суурийг нь маш сайн ингэж хатуу гараар ингэж тавьж өгснөөр эргээд тэр хүн хаашаагаа ч ингээ хөлбөрөхөд илүү нөгөө нэг юу гэх юм суурьтай, илүү суурьтай тэгэж судалгаатай гэх юм уу те тэгж одоо хөлбөрч болно илүү чанартай хөлбөрч чадна гэсэн үг. Тэгээд
Тийм болохоор надад тэр нь айгүй их таалагдсан. Гэхдээ мэдээж хэрэг залуу хүний хувьд дөнгөж сургууль төгсчөөд хурж ирэхэд бол энд би тийм амар эрхчлөө мэдрэхээс илүү зүгээр хажууд нөгөө нэг юм сайн туслах, зөвлөх гэдэг юм уу те одоо чиглүүлж байгаа хүн байхгүй харин би ингэж айгүй их юу яасан. Төөрөлсөн гэх юм уу да. Ер нь яг нэг амар төөрөлтөд хол яваагүй ч гэсэндээ ерөнхийдөө үзэл бодлын хувьд ч юм уу, ганцаардал ч юм уу, ер нь бол тиймэрхүү юм мэдэрсэн. Ягаад гэх юм бол хятад зургаар яг ингэж төгсөж ирсэн тий хүн одоогоор ингээд тэр үед бол Монгол байхгүйсэн. Яг хятад зургаар. Тэнгүүд чинь яг уран бүтээлч хүний хувьд одоо тэр сэтгэхүүн одоо ийм нас биед хүрэх одоо тэр сэтгэхүй шүү дээ тий. Тэр зүйл нь арай бий болоогүй байсан үе. Тийм болохоор одоо тэр төөрөлдөх ганцаардах мэдрэмж бол илүү хүн мэдэрсэн. Тэгээд манай соёлмог төөрөх гэж явж байхад нь аав нь Монголын зураачдын эвлэлийг үүсгэн санаачилсан зураач Пет Цэгмэтгай гэж хүн байж байгаа. Тэгэхээр төөрөх гэж явж исэн охиндоо зөвлөдөг. Эсвэл нь одоо аав хүний зүгээс охиндоо хилжсэн тийм хамгийн нандин зөвлөгөө ч юм уу чамд тухайн үед айгүй хэрэг тусалж байсан тийм юм санаанд ч юм байна уу? Манай сонсогчтой хуваалцвал аавынхаа бас жоохон танилцуулбал их баярлах байна. Манай аав Монголын соёлын гавьяа зураач Пет Цэгмэт гэдэг хүн байдаг. Тэгээд Монголын зураачдын эвлэлийн үүсгэн байгуулагч. Тэгээд сайн зураач маш сайн зураач алдартай хүн байгаа. Тэгээд яг аав дээр нэг мэрэгжилтэй хэдийгээр нөгөө нэг намайг зураач болоход нөгөө аав чиглүүлсэн ч гэсэндээ яг сургууль төгсөөд хурж ирэхэд бол хоёр одоо биенийхэн бүтээлүүдэд одоо халтдаггүй гэх юм уу да. Ер нь бол өөрсдийнхэн замаараа л явдаг. Аав бол илүү нөгөө нэг миний байр суурийг хүндэтгэж үзээд одоо өөр хүмүүс бодлыг ч юм уу тиймэрхүү юм ер нь бол байдаг. Тэгэхээр яг хөө тэр төөрөлтөдөө учрыгаа тухайн үед төөрөлтөөс учрыгаа би одоо л ойлгож байгаа хгүй. Тухайн үед бол нэг амар сүртэй ойлгоогүй. Яг юу хийх гээд байгаа юм бол юу хийвэл надад тухтай байх уу гэж жоохон эрэл хайгуул хийжсэн үе. Одоо бодоход бол тэр үед илүү төөрөлтөөс үе юм байна гэж бодож байгаа. Тэгэхээр тэр үедээ би өөртөө ямар асуудал байгааг мэдээгүй учраас аавтай ч юм уу гэр бүлийнхэнтэй ч юм уу амар зөвлөжсэн юм бол байхгүй. Яг нэг хэд хэдэн бүтээл хийж төгсөж үзсэн. Тэгээд саяны ярьжсэн юм дээр чинь би бас асууж сонирхох зүйл гарч ирж байна. Та ингэж хэлсэн шүү дээ. Өөр өөрсдийнх нь замаар явсан гэдэг. Урлагийн хүн бол өөр өөрсдийнх нь замаар явж ич тэр хүн урлагийн хүн байх байх гэж би бодож байна. Заримдаа нэг юм бусдын зургийг харж дуурайж жоохон төстэй зурдаг ч юм уу тий. Түүнийгээ бас өөрийгөө сэтгсэн мэтэр ашиглаж худалдаанд гаргах энэ тохиолдлууд манайд хэр байдгийн бол энд бол бараг л боломжгүй зүйл болов гэж би бодож байна. Би Герман айлд 1 жил амьдарсан. Тэгэхэд манай айлын маань хүн эдийн засгч хүн. Гэхдээ маш мундаг зурдаг хүн байсан. Одоо хобби тийм зураач. Тэгээд тусгай өрөөдөө тэнд ингээд зурдаг. Анх тэнд би одоо зургийн талаар жоохон мэдлэг авч ирсэн юм байна. Тэр хүн надад одоо Ван Гогын зургуудыг тайлбарлаж хэлээл тий. Шүү хийж ирсэн Пикассо, Салвадор Дали гэх мэтчлэн алдартай зураачдыг мэрлээл тэдний зургнаас нь өөрөө хуулбарлаж зурсангаа хүртэл тайлбарлаж хэлж ирсэн. Тэгээд тэндээс тийм нэг багахан хэмжээний анхааралтай мэддэг болж ирсэн юм байна. Тэгэхээр энэ тал дээр манайхан хүний уран бүтээл хэр ханддаг юм бол Монголд? Одоо яг анзаараад байхад бол нэг үеэ бодвол хавтангуй гайгүй болцоо юм шиг санагдаж байна. Гэхдээ ерөнхийдөө хуулбарлах гэдэг чинь нэг өөр санаа аваад бүр нөгөө нэг бүтээлтэй тий деталнаас нь ашиглах юм уу тэр бол хааштай ер нь тиймэрхүү юм мэрсэр жоохон ингээ ажиглагддаг одоо зохиомжийн ч юм уу одоо мэрэгжлийн хүмүүс ерөнхийдөө ингээ хараад айгүй юм хэлбархан мэдчихэж болохоор тий. Тэгээд тэр нь юутай холбогдолтой юм гэхээр мэдээж хэрэг уран бүтээлчийн боловсролын төвшин тий тэрнтэй л их холбоотой. Дээрээс нь ёс суртахуун жудаг гэж яриад байдаг. Тийм юмтай их холбоотой юм болов уу гэж бодлоо.
Одоо гэхдээ яг хуу залуу үе харьцангуй ингээ гайгүй болж байна. Бүх юм ингээд нээлттэй болчихсон учраас хэн хаанаас юу хуулаад тэгээ юу хийгээд хүнийг ингэж ихтэй дагаа тэгээ дээрэс нь өөрийгөө эмхтэй байгаа гэдгийг бол айгүй хэлбархан мэдэх боломжтой болчихлоо шүү Аа. дээ. Тэгээд сая чиний хувьд болохоор бас их нэлээд давуу талтай гэж би хараад байна л да. Хятад хэлтэй бас англид нэг жил амьдарч исэн, англи хэл сурсан гэхээр хэлний давуу талууд бас мэрэгжил дээр нь хэрэг болдог хэрэг болдог лөө гадны орны өөрийн одоо мэрэгжил нэгтүүдийнхэн дэлхийн чиг хандлах хаана байгаа ер нь гадны орны талаар өөрөө мэдээлэл олоод унших харьцуулт хийн гэдэг бас их чухал юм байх шиг байгаа маа тийм ээ, ямар ч төвшөнд ямар ч мэрэгжлийн хүнд. Тэгэхээр энэ тал дээр чиний одоо бодоход би ямар азар хятад хэл, ямар азар би англи хэл сурсан юм бол энэний мань давуу тал нь энэ дээр Монголын нийгэмд зураачдын манд дунд миний давуу тал амьда би сонсохгүй залуу зураачтай төгсөж байгаа. Тий, хэл сурахаар чинь мэдээж хэрэг яг тэр хэллийнх нь одоо юу гэх юм далаа гэх юм уу тэр хэлээр ярьж байгаа одоо ертөнд чинь тэр аяараа ингээд нэгдэж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо урд нь би ганцаараа монгол хэлтэй байсан бол надад монгол хүмүүсийн л те Монголын өв соёлтой холбоотой юм бол ганцаараа ингэж онгорхоо байсан. Тэнгүүд өөр хэл сурахаар мэдээж хэрэг тэр их том ертөнд чинь нээлттэй болж ирж байгаа гэсэн. Тэр талаараа бол мэдээж хэрэг хэл сурах бол маш чухал те. Зөвхөн зураач гэлэхгүй ер нь залуу хүмүүс хэл маш чухал. Тэгээд яг хөө миний хятад хэл англи хэл тийм амар сайн гэж би хэлэхгүй. Гэхдээ 8 жил сурах хугацаанд бол бакалавр мастрынхаа ажлыг тэр чигээр нь яг ингээд хятадаар ингээд бичсэн. Тэгээд хятадаар бичихтэй мэдээж хэрэг тэр түүхийг нь одоо хятадын урлагийн түүхтэй олон юмыг судалж тэгж бичсэн байгаа. Тэгээд англи хэл бол яг уу бас харьцан нэг тийм амар сайн биш, одоо бол ашиглахгүй ингээ удаж байгаа болохоор тийм амар сайн гэж би хэлж чадахгүй. Гэхдээ эсхийн нэг төвшнийг тэгээд судалгааны ажил ерөнхийдөө хятад байхдаа мастерт ялангуяа нөгөө нэг диплом бичгээд судалгааны ажил хэрхэн бичих вэ гэдгийг ерөнхийдөө гадарлаж ойлгосон. Тэр дагуу альва ямар нэгэн зүйлийг ер нь шинжлэхдээ би судлаач маягаар ч юм уу ингээ харах туфтай. Одоо жишээ нь таар нэг мэдээлэл уншаа гэдэг тэр мэдээлэлээ эргүүлж нөгөө нэгтэл үсгийн тулд англиар бас уншин тий. Англи хэлээр гэдэг чинь одоо хятадаас арай өөр газруудад ингээд нийтлэг одоо тэр нөгөө мэдээлэлүүд нь байгаа шүү дээ тий. Тэнгүүд их сурвалжууд нь яаж харж байгаа юм. Тий. Одоо нэг сэдвийг би судлаа гэхэд хятад англи аль алиар нь нөгөө нэг ингээд харьцуулж үздэг. Мэдээж голоос нь нөгөө нэг өөрийнхөө яг ингээд ойлгохтой юм аа ойлгож авдаг. Тэр нь илүү барьцтай юм шиг санагдчих надад, илүү нөгөө нэг тулгууртай. Тийх баярлалаа. Саялмаа. Тэгээд чи 5 сар Оксфорд, 6 сар Лондонд амьдарч ирсэн юм байна. Ийшээ энэ англи улс руу ямар зорилгоор явсан юм бол тэнд байх хугацаанд англичуудаас тухайн орноос юуг сураад хараад мэдээд ирв. Чиний энэ явсан нэг жил чинь чиний амьдралд тэр туршлага чинь чиний амьдралд хэр өгөөж байна. Тэр их өгөөж өгсөн гэж боддог. Ер нь юу яасан хятад сургууль төгсч үрд ирчээд Монголд нэг жил байчаад тэгээд өөр тийшээ явмаар санагдсан. Хятад ингээм амар олон жил болсон. Дээрээс нь Монголд байхаар нөгөө нэг залуу хүн 25 6 настай. Тэгээд зүгээр л өөр газар байж одоо ялангуяа Европ руу тий явж үзмээр санагдсан. Тэгээд их хугацаанд амьдарч үзье гэж бодсон. Тэгээд зүгээр байхаа хэл сурангаа тэгээд тэр хавийнхаа жоохон ийм улсад баялын газруудаар явж үзэж ерөнхийдөө жоохон нэг эрх хайгуул хий гэж бодсон. Тэгээд Оксфорд очоод тэгээд дараагаар нь Лондонд очоод ерөнхийдөө хоёулын дээр нь хэл сурч ирсэн. Тэгээд тэнд байх хугацаанд одоо хятадтай харьцуулах юм бол хятад би бакалавртаа засгийн газрын тэтгэлгээр сурч ирсэн. Тэгээ мастертаа хувийн засгаараа сурсан. Гэхдээ
хятад бол нөгөө нэг эд бараа гэх юм уу, хоол, унд бүх юм ингээд маш юм элбэг хангалуун. Ерөөсөө би хятад сурч байх 8 жилийн хугацаанд өлсөж үзээгүй. Ерөөсөө тэгэж юм одоо юм өнгөхгүй болчихлаа яана гэдэг мэдрэмжийг бол үндэ мэдэрч үзээгүй. Айгүй юм сайхан амьдарч ирсэн юм лээ. Тэгэнгүүт Англид очиход бол би яг тодорхой хэмжээний хадгаламж манай ээж аав хоёр надад өгсөн байсан. Тэрийг нь би шууд тэр чигээр нь одоо сургалтынхан төлбөрт шагаад тэр байрныхан мөнгөнд ингээд таасан. Тэгэнгүүт нөгөө гарын мөнгө одоо юу гэдгийг илүү дээрээс нь мөнгө нэмж олох гэдэг ямар ч тийм боломж байхгүй. Тэгээд мөнгөө айгүй их нөгөө хэмнэж гэх юм уу да заримдаа би нөгөө автобусны цуглахгүй шууд ингээд авчихсан. Тэгэхээр тэр нь надад айгүй юм сонирхолтой. Тэгээд нэг хоёр шал өөр амьдрал байгаа. Хятад болохоор бүх юмд бэлэн тэгээд ингээ ерөөсөө санаа зовхонгүй. Тэнгүүд Англид болохоор надад ийм амар диктатурны юм юу ч байхгүй мөртөө мөнгөөрөө эдийн засгийн хувьд те санхүүгийн хувьд би ингээд амар юм бүх юм ингээд зохицуулах хэрэгтэй. Өөртөө л ингэж нөгөө мөнгөө сайн зохицуулах хэрэгтэй гэдэг нэг юм бодолтой байсан. Тэгээд илүү нөгөө үнгүй зүйл хаана вэ? Тэ хаана очиж тийм сонирхолтой зүйлсийг үзэж болох вэ гэдэг ч юм уу. Тэр талаар ингээд айгүй эрэл хайгуул хийсэн гэх юм уу та. Тэгээд нөгөө нэг азар нөгөө нэг галерей, музей эдэр нь хөвчлэн үнгүй байдаг Англид. Тэгээд их явсан, их үзсэн. Тэгээд яг нь сүүлд бүрж ирсний дараа бол Англид байхад маш их олон зүйлсийг одоо ойлгож авсан юм байна гэж бодсон. Ер нь бол ингээд бие даагаад ингээд чөлөөтэй бүх юм байгаа ч гэсэндээ нөгөө талаараа маш том юм хариуцлага байгаа шүү дээ. Эдийн засгийн хувьд хүн өөрийгөө санхүүгийн хувьд яаж авч явах вэ гэдэг ч юм уу ийм бодоход илүүтэйг урсуулсан. Тэгээ яг уу хятад Англи хоёрын тэр нөгөө урлагийн хувьд бол мэдээж хэрэг хоёр бас өөр тий. Гэхдээ хоёулаа маш баялаг тийм хоёр улс байсан. Англид бол айгүй юм олон улсын тийм үзэсгэлэн одоо тэр галерейнуудыг бол үзэх боломжтой орчин үеийн боломжтой тий Европын тэгээд одоо бүр Азийн чуулгын бас юмнууд байна л да. Их нөгөө нэг энтгэг гэдгийн тэр нөгөө нэг автор дурсгал зүйлүүдээр тэр ихтэй. Тэр болгоныг үзэх айгүй гоё байсан. Маш олон тэр нөгөө нэг соёлыг ингэж нөгөө нэг дор үзэгчтэй гэх юм уу та тий Англид бол хятад бол ерөнхийдөө хятадын яг өөр их нь ялангуяа Бээжинд бол хятад яг үндэсний зургийн одоо олон сайхан зүйлсийг одоо өгөх боломжтой. Хоёр ялгаа нь гэх юм бол тийм. Тэгээд сая хэлж ин Англид очиод ажил хийгээд мөнгө цаас олж амьдрахгүй бол амаргүй барууны орнууд ер нь тийм шүү дээ тийм ээ. Тэгээд байж хахад нь чиний нэг их чинь Германд нэг дүүн Германд амьдардаг тийм ээ. Их чинь бас мэдж байгаа дүүн амьдардаг юм шиг Германд бас эмчтэй. Тэгээд байж хахад их дүүнэр лугаа уцдах юм уу? Монголчууд бие биендээ тусалдаг одоо ойрхон байгаа юм болохоор мөнгө дуусчих шүү туслаарайч гэдэг юм уу? Тийм их дүүсийн хооронд тийм байх уу? Болов уу? Монголчуудын донд байдаг амьдрал шүү дээ тийм ээ. Тийм байлгүй л яг уу. Манай тэр үед за явхад чинь манад очиод угаасаа удаагүй исэн өөрөө хөөрхийн амьд хийдэг хүрсэжсэн. Тэгээд манай их болохоор тэнд очиод болсон. Тэгээд бидиж эргэлтгүй юм болвол үнэхээр боломжгүй юм болвол ихтэй хийх нь өөр хин хэлбэртэй тийм. Тэгэхээр уг нь бол тэр үедээ айгүй хичээсэн нөгөө нэг ерөөсөө хүмүүс нөгөө нэг ийм түүх бодохгүймсан гэдэг айгүй тийм бодолтой. Тэр бодлынхаа дагуу жоохон бас өөртөө жоохон хатуу байж үзсэн. Гэхдээ мэдээч хэрэг их ч ээж аав гэрийнхэн болсон. Гэхдээ аль болох тэр тусламжийг нөгөө нэг авахгүй амар хийж исэн. Мэдээж тэр одоо манай монголчуудын эсвэл бас нөгөө нэг Азиудын тэр нэг гоё уламжлалт байна шүү дээ тий нэг соёл юм уу да. Бид нар нөгөө нэг айгүй юм халуун гэр бүлсдэг нөгөө нэг уур амьсгалтай шүү дээ.
Тэгээд Энийг бодсон өмнөөс нь тий тэр утгаараа бол мэдээж эрг манай гэр бүлийнхэн манай эгчтүүнээр айгүй бие биендээ туслахыг хичээдэг. Тэгээ бас нөгөө утгаараа бие биендээ түүх болохгүй хичээдэг. Тийм боломжтой. Тийм юм шиг байлээ. Танай ихч чинь ойрт Еви идэж гэл сошиал медиагаар зураг тавьж илээ. Ямар хамаатай Еви өгсөн мэдэхгүй. Сайхан бас нэг онцлог харуул тавьж илээ. Тэгээ би их л сайхан хамаатнуудтай байна да. Байж байгаад Монголынхон бүтээгдэхүүнийг бараа бүтээгдэхүүнийг явуулдаг. Сошиал медиагаар ихчийг нь хараа сууж байгаа. Тэгээ ихч нь бас их сүрхий хүн байж байгаа. Тэгээ монголчуудад зориулсан маш их сайхан мэдээллүүдийг Германд юу болдог, Германаас бас юу авч харж болохоор олон сайхан сонирхолтой зүйлүүдийг нийтлдэг, бичдэг тийм мундаг эмэгтэй байж байгаа. Тэгээд би өөрөөс нь зөвшөөрөл авах болохоор нэрийг нь хэлж болохгүй би мэдэхгүй байна. Тэгээд дараа нь чиний дугаар гарах үеэр нэрийг чинь дөрөв бичиж болох юм уу гэж асууж байгаа. Болсон зүйл нь тэгээд оруулсан. Тэгэхээр манай сонсогчдын бас шинэ их зүйлүүдтэй зүйлүүд бичдэг санагддаг. Тийм ихтэй сайхан зурч олж байна. Тэгээд соёлмаа чиний зүгээс залуу ээж хүн байж байгаа тийм ээ. Залуу ээж хүн бас өөрөөр төвчдөд Монголд ажил хийж байгаа. Ер нь манай Монголын нийгэмд залуу ээж нар ялангуяа эмэгтэйчүүд маань мэргэжилтэй ахиц дэвшилт гаргах. Тэр гартан замаар явсан юм бэ. Өндөрлөд тулгарч байна уу? Нийгэм ер нь залуу сургууль төгсөд авсан өсвөрч үлдээ хэр ээлтэй хандж байна манай Монголын нийгэм. Яг нь миний хувьд бол чөлөөт орон бүтээлчтэй харьцангуй гайгуултай нийгмийн амьдрал нөгөө оролцоодох нь хамаагүй бусад хүмүүсийг бодвол хамаагүй юм баг. Гэхдээ ерөнхийдөө ойр тойрны найз нөхөд хамаатан садан тэгээ өөр дээрээ ч гэсэндээ ер нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд ингээ анзаарч байхад яг нэг бодлын эмэгтэйчүүдэд ингээд ээлтэй гэж хэлж байгаа тийм юм шиг харагддаг боловч нөгөө талаараа хүүсийн алхуурлал их байдаг гэж би бол бодож байгаа. Монгол одоо яахын ингээд нөгөө нэг хүүсийн алхуурлалд баг хүртэхгүй байгаа эмэгтэйчүүдийн ард талд нь одоо аав нь юм уу эсвэл нөхөр нь те эсвэл гэр бүл нь нэлээд ийм боломжийн амьдралтай ч юм уу ард талыг нь ингээд гайгүй ингээд хамгаалчих хэмжээний гэр бүлийн эмэгтэйчүүд бол тэрэнд мэдээж хэрэг өртөхгүй. Гэхдээ тийм биш айл дундаж төвшний те олон хүмүүс байгаа штэ. Тэр хүмүүст бол жоохон ийм хатуу ханддаг юм болов уу гэж бодож байна. Ерөнхийдөө одоо юу гэдгийг эмэгтэй битгий хэл одоо ер нь өөрийн чадлаараа те ийм залуухан хүн шууд манлайлах гэх юм уу эсвэл ажил хэргийн шууд дардан бүтэх одоо боломжгүй гэх юм уу да. Сайн сайхан одоо ажил цайлуулаад сайхан хөдөө яваад өнөртөө уулзаад ингээд буцаад ирэх тэр аягүй өнгөцөн мэдээлэлтэй ирж байгаа шүү дээ. Амьдралд ороод нийгэмд ороод хөл тавиад зэрэгцээ болоход ажил үсээ бүтээж явах гэдэг гэсэн өөр. Тэгээд ер нь ингээд очоод хүмүүс нэлээд боломжтой болсон гэж байна. Нэлээд боломжтой болсон тансаг зэрэглэлийн одоо амьдарч байгаа хүмүүс амьдарч байгаа байш монжоо машин одоо юу гэдэг илэрчээд байгаа зүйлээс ингээд ойлгомжтой гадаад руу зугаалч ч юм уу ер нь нэлээд тансаг болсон юм байна гэж харагддаг байхгүй. Зарим нэг хэсэг хүмүүс нь үнэхээр амьдралын дөрөлдсөн орчин мөнгө яайдаа гэж тийм арга болсон юм яах. Тэгэхээр Монгол маань хөгжиж байгаа юм болов хүмүүс маань хэцүү болоод байгаа юм болов гэж нэг юм дүр зураг үүсгэхэд айгүй хэцүү байгаа юм. Гэхдээ би өөрөө ч өөдрөг хүн болохоор Монгол маань бол хөгжиж байгаа. Энэ хөгжлийн процесс учраас хэцүү юмнууд байгаа. Гэхдээ хөгжлийн замд орчин явж байгаа, хөгжиж байгаа боловсралтай мундаг залуучуудын сэтгэлийн амьдрал шал өөр болсон. Тэгээд 10 шин дараа бол шал өөр болсон, 5 шин дараа өөр болсон гэдэг би хараад байна. Яг орчинд амьдарч байгаа хүний амнаас юу сонсох юм бэ? Энэ баян усны ялгаа гэж яриад байгаа энэ юм яаж харагдаж байна? Тий, яг уу сүүлийн хэдэн жил бол мэдээж хэрэг айгүй огцом тэр баян усны ялгаа гарч ирж байгаа юм шиг одоо миний нүдэнд харагдаж байна л та. Тэгээд яг уу өнгөцгөн харахад хүмүүсийн хэрэглээ
илүү дээшлээд олон ийм сайхан барилга баригдаад гэдэг юм уу, хүмүүс шинэ байшинд ороод гэдэг юм уу, энийг би болохоор хүсэж гэж ерөөсөө хардггүй. Хүний хөгжлийг одоо юугаар тодорхойлох гэвэл мэдээж яг ард түмний сэтгэлгээ тий хүмүүс асуудалд яаж хандж байгаа тэр одоо боловсролын төвшин гэх юм уу ерөөсөө асуудлыг хэрхэн яаж анализ хийж байгаа юм тэр байдлыг л одоо би хөгжил гэж хараад байгаа байхгүй юу. Тэр нь хэр одоо өндөрсөж байгаа юм тий. Тэгээ нөгөө талаараа ялгаагүй урлаг соёлтой тэр улс нь одоо хэрхэн яаж хандж байгаа өв соёл одоо юу гэдгийг уламжлал тэр бүх юм одоо тэр боловсролын систем тий одоо тэр юмнууд хэрхэн анхаарлаа хандуулж байгаа улс нь эдгээр ингээ харахаар манад ерөөсөө амар хөгжөөд байгаа юм байхгүй юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Гэхдээ яг уу би хитрхийн юм юу пессимистээр ингээ харж иж болно л доо. Гэхдээ ягаад чинь сая нөгөө нэг Таиланд яваад бид нар урд нь ерөөсөө ингээд Таиландыг урлан тийм мундаг хөгжсөн орон гэж би ерөөсөө харж байгаагүй. Ерөөсөө тэгж бодож байгаагүй. Тэгээд 5 сар Таиланд яваад ирсэн. Тэгээд ихтэй тэр Бангкокийн тэр орчин үеийн галерейгаар нь орж үзсэн баггүй юу. Тэгсэн чинь тэр галерейн барилгаас ахуулаад үзсэн одоо юу гэдгийг те тэр зургуудыг хэрхэн яаж дэглэсэн одоо кураторуудын нөгөө нэг чадвар те тэгээд дээрээс нь бүтээлүүдийн гүйцэтгэл бас одоо урлагийн төршлөг урлагийн тэр одоо хөгжлийг ингээ харахад Таиланд бол үнэхээр мундаг орн байна гэж би бодсон. Тэр урлаг соёлдоо одоо нөгөө нэг зарцуулж байгаа хөрөнгө эсвэл тэр нөгөө нэг засгийн газар нь тэр нөгөө нэг урлаг соёлдоо хэрхэн яаж нөгөө нэг хандаж тэр одоо нөгөө нэг салбараа одоо хөгжүүлж байгаа байдлыг нь харахад бол үнэхээр баасан. Би урд нь ерөөсөө тэгж ингэж атаархаж үзээгүй. Тэгээд энэ жил Таиланд яваад айгүй их атаархаад тийм Монголд яагаад ганцхан тий улсын хэмжээнд ганцхан зүгээр л тэр шиг тийм галерей ч юм уу байж болтгүй юм бол ганцхан ширхэгчтэй бид нэр 10 ч юм уу 20-ыг ерөөсөө нэхээгүй нэгэн ширхэг тийм галерей байгаад яагаад байж болтгүй юм гэж айгүй их бодож жоохон юм хүндэл төрсөн. Яагаад гэх юм бол өнгөцгөө харахад энэ чинь галерейн барилга боловч энэ галерей нь өөрсдөө ингээд маш сайн чанарын куратор бэлдэх хэрэгтэй болно. Тэгэнгүүт тэр галерейд нөгөө нэг зураг тавихын тулд уран бүтээлчдэд ч гэсэндээ ялгаагүй ингээд юу яа сайжрна тэр шиг очихын тулд цензур өндөртэй болоход тэр уран бүтээлүүд бас сайжрна. Тэгээд дээрээс нь уран бүтээлчдийн тэр сайн чанартай уран бүтээлчдийн бүтээлийг үзэж байгаа үзэгчдэд ч гэсэндээ үзэгчдийн оюуны одоо тэр гоо сайхны одоо үздэг тэр төвшин бас нэмэгдэн гэсэн маш олон давуу талтай байгаа байхгүй юу? Уг нь урлагаа ингээ хөгжүүлнэ гэдэг чинь. Тэгээ энэ мэдээлэлээр ингээ зүгээр ингээ харахаар яг хөө би мэдээж иргэн уран бүтээлч хүн учраас энэ салбараараа л илүү нөгөө нэг жишээ болгож ярьж штэ тий. Зөв өөрөө салбарыг төдийж ярьж байгаа юм чинь. Тий. Тэгээд ингэж харахаар бол манай Монгол бол айгүй юм хөгжөөд гоё болоод байгаа юм жоохон харагдахгүй л байна яг үнийг илүү юм жоохон яг хөө ингэ чөлөөтэй л доо бүх юм маш чөлөөтэй байгаа. Ер нь бол хинч юу ч хийж болно. Өөрөө ингэ хүсэх юм бол бас ямар ч төвшөнд ингэ хүрч чадахгүй яг хөө тэр нь сайхан. Гэхдээ нөгөө талаараа бас баг хэмжээний яг ийм нэг улсаас те ингээд яг ийм гоё тийм системтэйгээр ингэж салбаруудыг авч явах шаарддаг ингээд бүгд ингээд айгүй том утгаараа мэдээч хэрэг урлаг бол нөгөө хүмүүсийн сэтгэлийг ингэж сэтгэл мэдрэмж те одоо яг хүний одоо бусад амьтдаас ч юм уу яг нөгөө нэг ялгаж байгаа зүйл биш те сэтгэл тэр одоо мэдрэмжийн илэрхийлэх байдал тэрийг нь илүү
өдөөж өгдөг гэх юм уу да тий урлаг бол тэгээд хэрвээ урлаг байхгүй бол бид нар ингээд ямар ч тийм машинаас тий ялгархааргүй очих юм шиг одоо төсөөлөгддөг багхгүй юу. Тэгээд тэр юмнууд чинь ингээд байж иж яг хүний яг мөн чанарыг нь илүү ингэж тодруулж өгдөг юм шиг хүн гэдгийг ингээ мартагдуулдаггүй юм шиг тий тэгж санагддаг. Тийм учраас мэдээж хэрэг одоо Монголын бидний өмнөх үеийн агуу уран бүтээлчд зөндөө байгаа штэ тий одоо хөгжмийн зохиолч байна гоё дөрийн дууч тий тэгээд манай төршлөх урлагийн салбарын олон том зураач нар байгаа. Бид нар бол одоо хойч үедээ бол хангалттай ийм суралцах одоо хүсэл эрмэлзэл тий бас нөгөө нэг хийсэн юмныхан үр дүн үзэх тэр нэг жишээнүүдийг хангалттай харуулсан гэж би боддог. Замын тавьж өгсөн хүмүүс байж байгаа гэж чинь тийм ээ. Тий. Замын тавьж өгөхөөс гадна өөрийнх нь биеэр хангалттай үлгэрлээд үзүүлсэн тий. Тэгээд хүсэх юм бол хүмүүс тэднээс тэр хүмүүсээс ч юм уу эсвэл шал өөр газраас ер нь бол хаанаас ч хамаагүй суралцж болно тий. Монголд бол нөгөө нэг урлаг хөгжих зам нь бол ингээ хангалттай тавигдсан гэж үздэг шүү дээ. Миний хувьд нэг юм суурна. Яг уу бусад орнуудтай ингээ харьцуулах юм бол баг харьцангуй ингээ хурдан ч хөгжиж магадгүй манайд. Гэхдээ тэр хурдан байгаа тэр хурдан хөдөлгөөнд орж байгаа гэх юм уу да. Тэр хурдан яг хэрэгтэй юу? Суурьтайгаар ингэж нөгөө зөөлнөөр илүү бат бөх хөгжих нь зөв үү те? Энэ хоёр чинь бас та өөр ойлголт. Урлагийн хүмүүсийн гаргаж байгаа уран бүтээл нь бас харьцангуй өөр юм шиг байгаа. Тийм ээ тоогоор нэрвэл. Би бас сайхан чамтай ярьсан хэвчээс нэг зурагчийн түүхийг уншиж байгаа. Тэгээд бас сайн нэг Бангкок гэдэг уншиж байсан. Харин ландстата зураг зурчихлаа 37 нас хүртэл одоо 10 жилийн хооронд 100 гаруй бүтээл тэгээд өшөө орог зургууд зурсан тийм ингээд тоо үедээ болохоор нэр алдарт хүрч чадаагүй зураач байж байгаа чи түүний аягүй сайн мэдсэн баг. Зөвхөн зүгээр зарим хүмүүс таниулж тэгээд тоо үедээ одоо зураг үлдээгүй хүний бүтээл өнөөдөр хэдэн сая доллараар бүтээл зурсан тийм бүтээл хамгийн үнэтэй галерейн зураг тавьдаг гэж байгаа юм гэж. Тэгэхээр манай орчин цагийн зураачдын урлагийн одоо гараас гарч байгаа бүтээлийн жил бас өөр байдаг болоо чиний үед яаж уран бүтээл нь гардаг юм бол чиний зурсан уран бүтээлийг бодлож авах одоо хүмүүс сонирхолтой хүмүүс байвал яаж бас хаанаас олж зургийг үзэж хараад бодлож авах боломжтой байдаг юм бол нөгөө нэг та тооны тухай ярьж гэнэ үү те одоо хідэн бүтээл ерөнхийдөө төрдөг вэ те тэгж асууж байна уу өөр байж байгаа тийм ээ энэ жишээ энэ наадтай зураач юм бүтээл нэрлэлтэй тий мэдээж нөгөө нэг уран бүтээлч болгоны чинь нөгөө нэг ажилтдаг техникүүд нь өөр те хурдан зурж байгаа нь сайн эсвэл муу гэсэн үг биш удаан зурж байгаа нь сайн муу гэсэн үг ерөөсөө биш те техникийн тэр дээрээс нь тэр уран бүтээлч хэрхэн нөгөө нэг өөрийгөө илэрхийлэх үү хэр хурдан гартай гэдгээс олон зүйлээс шалтгаална л та. Миний хувьд болохоор миний техник өөрөө маш юм нэг онцлогтой их удаан зурдаг хүн ихний хурдан зуръя гэж хичээсэн ч гэсэндээ дасаал удаан зурдаг тийм техник. Тийм болохоор за яг хуу түрүү жилд яг 2021 онд бол миний хувьд их олон бүтээл гаргасан гэж бодож байгаа би өөрийгөө 3 том зураг зурсан юм уу? Том гэдэг нь яг хуу хэмжээгээрээ нэг 3 метр, өргөн нь 3 метр, өндөр нь 2 метр тиймэрхүү хэмжээний 3 бүтээл гаргасан. Тэрийгээ бол би айгу хурдтай бас цагаа маш одоо зургнаас өөр юм баг бодоогүй яг тэгж хийсэн үедээ одоо тиймэрхүү бүтээл гаргасан.
Тэр чинь одоо хэрвээ би одоо тэр зургийн бас том жижигээс шалтгаална тий. Тэр чинь яг хэдэн зураг гэж хэлэх боломжгүй л байна л та. Тэгээд чиний уран бүтээлийг сонирхсан хүн байвал танаас зургуудыг авч харах бол худалдаанд одоо худалдаж авах боломж хэр байдгүй энэ талаар. Яг одоогоор бол би нөгөө нэг залуу уран бүтээлч би өөрийгөө нөгөө голж байгаа юм байна. Илүү нөгөө нэг сайжруулах тал дээр одоо ажиллаж байгаа юм уу да. Тэгээд дээрэс нь одоо манай хятад зургийн тэр гүмби гэдэг арга барилын тэр техник бол маш нарийн зурдаг, их нарийн зурдаг. Энэ бол ерөнхийдөө залуу насны л яг хийж чадах тийм онцлогтой тийм яг техник байна л да. Тэгээд нас явах тусам мэдээж ирэх хүний нөгөө нэг гар нөгөө нэг ийм салхалдаг болно тий. Хараа муудна, ойрын хараа муудна гэхмэтгэнгээс ахуулаад одоо би аль болох залуу насны дээрээ том хэмжээний бүтээлүүдийг одоо хийх нь одоо миний зорилго одоо түлхүү том хэмжээтэйгээр бүтээл хийх нь илүү зорилго. Тийм болохоор бүтээл худалдах дээр бол одоо би хүмүүсээс нөгөө нэг захиалга авч зураг зурхгүй хийх бодол одоохондоо ерөөсөй байхгүй байгаа. Тэгэхээр яг нь үнэхээр таалагдчихвэл миний бүтээлийг зүгээр урдан дээр хурц ирээд хараад худалдаж авч болно. Тэрнээс өөрөөр одоо үзэсгэлэн гаргасан ч юм уу үзэсгэлэн идэвхтэй оролцсон юм одоогоор надад байхгүй байна л та. Дээрээс нь нөгөө хятад зураг одоо өөрийнх нь онцлог одоо уран бүтээлч зургаа зураад яг дуусныхаа дараа тусгай мэрэгжлийн хүмүүсээр нөгөө наалгадаг тийм үйл явц байдаг. Тэр нь одоо манайд угаасаа байхгүй, Монгол тийм юм байхгүй. Тийм болохоор заавалгүй би нөгөө хятад очиж зургаа наалгадаг, гар аргаар тэрийг ингээд наадаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө шинээр хийсэн одоо юм бүтээлүүд нэлээд хэдэн бүтээлүүд одоо надад ингээд судлаарсан байгаа. Тэрийгээ хятад руу авчиад наалгах гэхээр нөгөө одоогоор хил хаалттай байгаа. Тийм болохоор наагаагүй зургийг би бас олонд нөгөө дэлгэж үзүүлэх боломжгүй. Жохон ийм дараалалтай. Тийм болохоор яг тавигдаагүй байгаа. Баярлалаа. Хүмүүс манаас мэдээлэл авчлаа. Тэгээд заримдаа ингэдэж штэ. Бид нар гадаадд ирээд сурч байгаа л да. Билег гэдэг юу ч хамаагүй гарч гүйчихэд өөртөө гоё гэж бодсон юм ингээд аваад билегээд байх боломжгүй. Гадны усад яг л өөрийн сонирхдаг юм өгөхгүй бол энэ баярлалаа гэж авсан ч гэсэн энэ тийм одоо хэвтүүлээд ингээд орчихж байна гэдэг. Нэг жишээгээр би яг нь яриад би ирээд удааг байх манай гэрээс надад морин жижиг морин хуур ирсэн. Тэгээд би маш баярлаад одоо герман үг хэлж байгаа. Тэгээд тэгээд цаахан юм аа одоо бид хэлж байгаа. Манай гэр хэдэн ч дөрөв тэнцсэн хөр хэмтгүй. Тэр маань үн цэнийг мэдэхгүй учраас би шүүмдээ ингэ зүгээр хэвтүүлээд баг надад бол шигтэй юм шиг харагдаж байгаа байхгүй би тэрийг дараа нь авсан. Тэгээд дотор минь концерт үлдчихсэн. Тэр бол надад маш том сургамж байсан. Тэгэхээр тэр гомдох юм ч шаардлага байхгүй. Тэр хүн үн цэнийг мэдэхгүй, тохиг минь мэдэхгүй, үн цэнийг мэдэхгүй хүн чинь үнийг сайн мэдэхгүй шүү дээ ойлгохгүй. Ямар сэтгэл гаргадаг хүн билсэн тухайн онцлог шиг түүхийг мэдчих хүний мэддэг болгоод байна даа. Тэр хүн гомдох боломжгүй тухайн үед бол би жоохон гомдсон. Өөрхийн манай гэр ийм үнцэтэй ингэж хатгалаа гэдэг. Тэгээ миний асууж байгаа зүйл юу гэхээр иймэрхүү алдаа манайхан алдаач юу. Иймэрхүү бас нэг юм туршлага дараагийн удаа дарахаар хамаа ийм зүйлүүдийг хэр гаргадаг юм бэ? Заримдаа нэг ийм хүү дээр үйл байдаг гэсэн шүү дээ. Тэгээд хатгалаа өөр хүн төхөөлөө энийг хүчиний гэдэг одоо нэг ингэж хэлж байгаа. Тийм юм хийдэн багсаж байгаа юу? Энд бол германчууд бүр яг зорж очиод таалагддаг юм сэтгэл гаргаад олон хүн миний хүрээллийн хүмүүс нэлээд ачаалгүй зүгжиж тэргийг сонгодог. Тэгээд энэ асууж байгаа юм юу гэхээр манай төрийн их баригч ч юм уу улс орнууд төлөвлөсөн гадны оны албан тушаалт нь айлчдыг ишин бас бэлэг өгдөг тийм манай монголчууд ч юм. Тийм найрсаг ардсан учраас одоо тийм бэлэг урсгалын зүйл өгч байгаа харагддаг. Энэ дараа
тэргүүд даргууд дотроос маань урлагийн бүтээлийг гадны хүн бэлэглэхдээ зохимжгүй ч юм уу тийм бэлэг дурсгал өгчээсэн гол урлагийн хүний нүдэнд тийм харагдаж үзэгдсэн юм байдгүй. Энд дээр бас урлагийн хүний зүгээс тайлбарлаад хэлүүлэн олон хүнд бас хэрэгтэй зөвлөгөө болох болов гэж бодож байна. Тийм. Бэлэг гэдэг юм чинь айгүй юм том бас соёл шүү дээ тий. Тэнд ямар бэлэг өгөх вэ гэдгийг мэднэ гэдэг чинь өөр айгүй том бас боловсрал гэж би боддог. Тэгэнгүүт одоо жишээ нь саяхны нэг юм санаанд орж ийн л та таныг ингэж хэлэхээр юу яасан манай соёлын яамнаас Германы элчин сайдад бэлэг өгж байгаа харагдсан. Тэр бол их гоё юу байсан. Гэрээ хийсэн байсан. Одоо Германы зүгээс бүх тусламжаар тий манай Монголын уран зургийн галерейн одоо тэр нэг тэргийн цэцэрлэх хэмжмийг бүрэн шинжилж өгнө гэсэн тийм гоё мэдээ байсан. Урлагийн сэргийн цэцэрлэлт гэдэг чинь бас айгүй чухал шүү дээ тий. Тэгээд тэрэнд нь тийм гоё гэрээ хийгээд тэндээс тэрэнд зориулаад яг уу манай Монголын соёлын яам нэг зураг дурсгаж байгаа харагдаад нэг тийм фото зүгээр би харцсан. Тэгээд тэрийг харангууд тэр нэг фотон дээр нэг Монгол зургийн аргаар зурсан нэг тийм бүтээл Германы элчин сайдд өгсөн. Тэгээд тэр зургийг харангууд шууд нөгөө нэг юм юу гэж хэлэх юм бэ одоо урдны хятадын одоо тэр нөгөө нэг хятадын гэхээсээ илүү хятааны зураг байгаа хгүй юу? Нэг тийм нэг одоо зураг гэдэг юм аа. Агч модны түгэл гэдэг үстэй тийм хоёр бүтээл байдаг. Тэгээд яг ямар уран бүтээлч бүтээсэн нь нөгөө тодорхой бус тий бүтээлч нь тодорхойгүй тийм хоёр одоо хятад зургийнхан бол тэрийг хуулж зурдаг одоо хятад зургийн хүмүүс бол маш сайн мэддэг тийм бүтээл байдаг. Тэгээд тэр бүтээлээс ингээд зохиомжийн хувьд, өнгөний хувьд, дүрслэлийн хувьд шууд санаа аваад зурсан нэг тийм жижигхэн зураг хэлжсэн. Тэгээд тэрийг хараад би зүгээр айгүй их ингэж эмзэглэжсэн. Яг нэг уран бүтээлч хүнийхээ хувьд тий дээрэс нь Монгол хүнийхээ хувьд ингээ айгүй илтсэн. Одоо германууд чинь оюуны өмч тий дээрэс нь одоо ийм судалгааны ажлыг хэрхэн яаж хийдэг вэ? Маш нарийн тэгээ дээрэс нь тий айгүй сайн судалгаа хийдгээрээ оюуны өмчийг дээдлэхгээрээ германчууд чинь маш юм алдартай ард түмэн штэ. Тэгж яхад тийм хүнд ийм одоо ийм хөнгөн хандсан гэх юм уу да одоо тэр бэлгээ сонгохдоо ингэж айгүй хөнгөн хуумгаа хандсан байдал нь надад ерөөсөө таалагдаагүй. Тэр бэлгийг сонгоод бэлэг өгж байгаа газар нь ямар газар байж байгаа соёлын яам байж байгаа юм. Соёлын яам. Тэгээд тэр надад айгүй юм харамсалтай санагдаж байгаа байхгүй юу. Мэдээж хэрэг Германы элчин сайд энийг мэдээгүй байж болно тий мэдсэн ч байж болно. Зүгээр тэр хүний мэдсэн мэдээгүй хамаагүй зүгээр тэр бэлгийг тийм зургийг сонгож өгөө. Дээрээс нь уран бүтээлчийн тийм бүтээлхийн гэдэг чинь бол яг бас өөр тусдаа асуудал тий зүгээр хамгийн гол нөгөө нэг тийм санаа зовмоор илүү нөгөө нэг ийм ач холбогдол өгөх ёстой газар нь соёлын яам өөрөө байгаа байхгүй юу. Тэгээд соёлын яам тэрийг ингээд шууд мэдхгүйгээр ингэж өгч байгаа байдал нь ингээд үнхээр юм эмгэнэлтэй санагдсан. Ер нь бол энэ чинь бүхэл бүтэн нэг улсын ингээд соёлыг төлөөлж байгаа газар шүү дээ тий. Тэгэхээр чин өгж байгаа улсын ч тэгж таарсан. Ер нь соёлын дурсгалтай тийм юмыг бол айгүй их бодтол хийх ёстой юм шиг санагдсан. Гэтэ манад нэг ийм нийтлэг ажиглагдж байгаа юм нь зөвхөн соёл урлаг гэхгүй. Ер нь амьдралд ингэж хандахдаа ихэнх хүмүүс маш их юм юу вэ? Хөнгөн хандаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Ингээд яагаад ингээ улс хуурт байгаар ингээ бодоод
нэг тийм тааталтайхан үр дүнг ингээд баг боддог юм шиг тий. Хүн өнөө маргааштай ч юм уу эсвэл хин нэгний нүдийг эсвэл өөрийнхөө ингээд нэг сэтгэлийг ч юм уу ингээд юм уурах тийм юм хүн аюу тийм богинтой ч юм уу нэг тийм шийдвэр гаргаад идэг юм шиг ер нь ингээд бүтэнхээр ингээд ажиллаж хахад тэр байдал нь надад ерөөсөө жоохон таалагддаггүй. Ингээд яагаад те ингээд эн чин одоо яг уу сая ингээд бэлэг өгж байгаа тал дээр ч гэсэндээ ингээд бас хүндлэл яригдах байхгүй юу тий улс орныхаа соёлыг дээрэс нь өөрсдийнхөө байгууллагын нэр хүнд гэж байна, манай улсын нэр хүнд гэж байна, уран бүтээлчийн нэр хүнд гэж байна тийм үү бэлэг авч байгаа хүний бас нэр хүнд гэж байна. Энэ юмыг бодолцож үзэж ингэж айгүй юм нарийн сонгогчтой зүйлтэй хийж хахад ийм юм хийж байгаа жижигхэн ингээд би л ингээ хараад ингээ ойлгомжтой ингээд алтаа гаргаж байгаа ингээд байж боломгүй юм шиг санагдаад байгаа байхгүй уг нь бол. Гэтэ яг хөө энэ зураг бол хятад зураг гэхээсээ илүү хятадны үеийн зураг тий адилхан юм нөгөө нүүдэлчин арт түмэн байсан тий. Тэнгүүд бидний зураг гэдгийг яаж мэдээд байгаа гингүүд чинь нөгөө нэг байгалийнхын тэр нөгөө онцлог дээрээс нь тэр биерний тэр техник зургийн зохиомж дүрслэл гэдэг юмар ингэж одоо уралх судлалынхан бол ингээ хэлээд нь штэ тий үлдсэн имийг ингээ тодорхойлж хэлж болоод байна. Тэгэхэд чи одоо 2021 онд 2022 онд тий бүх юм ингээ хөгжсөн байхад тэрийг мэдэхгүйгээр тий судлахгүйгээр одоо соёлын нэг улсын соёлын яам тийм юм өгнө гэхэр ч айгүй юм сонирн байгаа байхгүй. Миний хувьд бол ингээд амар юм яагаад ийм байгаа ингээд бүр ингээд амар гайхмаар тий. Тэ хүмүүс санаа зовно гэдэг багтаа. Тэмээ хүний хүмүүс ичин гэдэг санагдаж байна. Тэгээд сая хятадын зураг гэж ярьж байна. Хятадын зургийн урлагийг тэгэхээр хэдэн жилийн түүхтэй урлаг бол манай Монгол зураг гэхээр Монгол зургийн хүн ухаан философи юм юу юм бэ? Монгол зураг гэхээр ихэнхдээ бид нар юуг төрсөлдөг юм бэ? Яг уу хятад зураг бол өөрөө мэдээж хэрэг маш нөгөө олон жилийн чинь 50000 жилийн түүхтэй гэж ярьдаг штэ тий. Хятадын яг нөгөө төрслөг уртлаг ерөнхийдөө уртын хөгжсөн хамгийн анх мэдээж хэрэг яг энэ хятад зургийн нөгөө нэг үүсэл гарал нь бол энэтхээс хятад дамжиж орж ирсэн. Тэр нь буддын шашнаар дамжиж орж ирсэн. Тэгээд тэр нь одоо бидний ойлголтоор нөгөө нэг бурхан багшийн шашин гэхээсээ юу шарын шашин гэж нөгөө хүмүүс андуураад шарын шашин биш буддын шашин гэдэг нь болохоор бүр эртний хятад бол дао гэж байсан даоын шашин гэж байсан тий. Тэгээд тэр даоын шашнаар ерөнхийдөө нөгөө нэг дамжиж орж ирсэн байгаа байхгүй юу. Хятад одоо энтхэг зураг гэдэг чинь алдартай шүү дээ. Тэгээ энтхэг зурагнаас ингээд хятад орж ирээд тэгээ хятад ингээд сайхан гоё хөгжил сэтгэлээд явжгаад бас шашнаар дамжиж Солонгос руу очиод Солонгосоос Япон руу дамжиж үүссэн ерөнхийдөө энэ Азийн урлаг тий урлаг нь тийм байна. За тэгэнгүүт хятад энэ урт хугацааны туршид яг тэр нөгөө нэг өөрсдийнхөө уламжлалт зургийг юу яаж вэ? Маш системтэйгээр ингээд нөгөө нэг айгүй сайн авч яваад өнөөдөр биднэрт ингээд яг үндсэн тэр нөгөө нэг хэвийг нь алдагдуулахгүйгээр орчин үеийн илүү бас юм сонирхолтой шинэлэг байдлаар нь хөгжүүлээд ингэж өвлүүлж байна. Энэ бол үнэхээр ийм маш том бүр маш сайн ийм систем гэж миний бодлоор ингээд харж байгаа юм. Тэгэнгүүт Солонгос ялгаагүй Хятадаас дамжаад ингээд очсон байгаа штэ тий тэр урлагчаа. Тэгэнгүүт Солонгосчууд болохоор одоо бас урлагтаа ханддаг тэр нэг улсуудын тэр нэг онцлог байна л та. Тэгэнгүүт Солонгос
яг хуу солонгос зураг гэж бол байдаг. Хятад зурагаас үүсэлтэй. Гэхдээ хятадчиг бол тийм нарийн сайн хөгжөөгүй өөр замаар ингээ илүү төсөв борлог нь илүү нөгөө Америкчсан гэх юм уу да илүү ийм гадны тэгээ нөгөө талаар бол илүү нөгөө нэг гар урлагийн маягаар одоо зарах одоо тий тэрэндээ илүү нөгөө хандаж нөгөө хөгжсөн одоо бүтээлээ нөгөө зарахтаа ингэж нөгөө нэг илүү хандсан гэх юм уу да чиглэл нь арай өөр тий гадны соёлыг бас ингэж давхар шингээдсэн наацсан яваад хөгжөөд байгаа гэсэн үг шүү дээ тий. Тийм. Тэгээд тэрийг бол би ерөөсө буруу зүг гэж ерөөсө хэлж байгаа ш нэг онцлог нь тийм байна тий. Тэгэнгүүт чинь Солонгост бол маш олон материалуудыг зургийн материалуудыг одоо сонирхож олон янзын төрлөөр нөгөө бүтээл хийдэг сайн уран бүтээлчнэр бас байна тий. Тэгэнгүүт Японд бол хөгжнө нь хятадын бас тэр уламжлалт зургийг Японоор дамжиж угна Солонгосоор дамжиж Японд орж ирчээд ахад Япон зураг гэж нэг ийм гоё ийм өөр нэг өнгө аяс хүмүүс мэдэрдэг штэ тий. Яг Япон зураг гэж яг Японоос ингээ үүсээд ингээ байцсан юм шиг. Тэр нь бол бас айгүй юм гоё байгаа хгүй юу. Яг өөрсдийнх нь нөгөө нэг соёлын ялгаа, өөрсдийнх нь тэр үндэсний тэр ялгаа бахархал гэдэг юм уу одоо тэр уламжлалт зүйлсээ тэр зурагт шингээж өгснөөр тэр Япон зураг болж байгаа хгүй юу. Тэгэхээр ханаас нь ч харсан одоо Япон зураг, хятад зураг хоёрыг бол ингээ хараад шууд бас ялгах боломжтой. Нилээн эртний зургуудыг бол яг уу жоохон өөр мэрэгжлийн хүмүүс харах юм бол жоохон ялгаж магадгүй. Тэгэнгүүт одоо бол дэлхийд танигдж байгаа яг Япон зураг, хятад зураг ялгагдаж харагддаг. Үүсэл нь нэг боловч те тэр өөрсдийнхөө улсын тэр онцлогийг ингээ шингээж чадсанараа юм гоё юм байна л та. Тэгээд Монгол зургийн тухай ярих гэх юм бол 70 хэдэн онд тий одоо юу цэцэмбай юу яасан Монгол зураг гэдэг ерөнхийдөө урсгалыг гаргаж ирж одоо ертөнцөөр хөгжүүлсэн. Тэрнээс өмнө Монгол зураг гэж байсан уу гэвэл байсан. Гэхдээ тэр нь одоо яг ингэж нөгөө нэг салбараар ингэж нөгөө юу гэх яг энэ урсгал тэр урсгал гэсэн юм бол байгаагүй тий. Тэгэнгүүт чинь яг нь 1800-аад оны үеийн тэр Мартин шар угаан зураг байна. Монголын нэг өдөр тий. Тэр нөгөө нэг Айрагны баяр гэх зургууд нь шүү дээ. Тэгээд дээрэс нь тэр үед одоо манай сүм хийдүүд дээр дамжуулж нөгөө зөрчлөг борлог бас хөгжижсэн. Одоо танка зургууд байна. Одоо тий сүм хийдүүдийн ханын зургууд байна. Одоо хаалганы зургууд байна. Гэх мэтчлэн бол манай Монгол зурагтай ингэж нөгөө нэг хамаатуулах юм гэх юм бол мэдээж хэрэг байгаа. Тэгээд яг уу Монгол зураг, хятад зургийн ялгаатай зүйл гэх юм бол зүгээр миний анзаарснаар одоо орчин үеийн Монгол зургийг бол би их амар оролцуулж хэлэхгүй л байна л та. Одоо орчин үеийн Монгол зургийн зураачд бол ихэвчлэн contemporary art одоо юу гэдгийг те олон өөр ингэсэн нөгөө нэг сэтгэл урсгалуудыг ингээ хэв загваруудыг ингээ гаргасан ингээд болж байна. Гэхдээ нэг хятад зураг, Монгол зургийн жоохон гол ялгаа нь гэх юм бол манай Монгол зургийнхан одоо яг 1800-аад оны үеийн одоо биднэрт үлдсэн хэлүүд дээр харьцуулт хийх юм бол илүү газрын зураг маягтай байсан юм шиг надад харагдаад байхгүй юу. Монгол зургийн одоо тэр техникээр хийсэн бүтээлүүд одоо биднэрт үлдсэн бүтээлүүд байгаа тий. Тэрүүгээр харахаар нөгөө нэг газар орныг ингээд тэмдэглэсэн одоо тийм бүтээлүүд илүүтэй хөрвүүлсэн. Тэнгүүд чинь яг хятад зураг болохоор өөрөө ийм дөрвөн ийм хэсэг хуваагддаг. Уул ус, тэгээд цэцэг шувуу, тэгээд хүн нөгөөх нь болохоор уран бичлэг гэдэг энэ дөрвөн ингээд сэдвт хуваагдсан. Яг тэр дөрвөн сэдвэрээ л ингээд тусаа ингээд явдаг юм уу да нийлдэхгүй. Тэнгүүд Монгол зураг гэхэр чинь тийм тусаа юм бол байхгүй. Гэхдээ
яг хуу газрын зураг одоо газар орон одоо манай тэр богдын хүрээ гэдэг юм уу Улаанбаатар хотын зураг гэдэг юм уу тийм бүтээлүүд бол ингэж нөгөө байдаг юм тэмдэглэсэн. Тэр бол бас надад айгүй юм гоё сонирхолтой санагддаг шүү дээ. Манай монголчууд гоё юм хийжсэн нь. Гэхдээ тий 4-5 мянган жил тэгээд нэг хэдэн зуун жилийн имийг хооронд нь харьцуулсан. Яг өрөөсгөл болчих юм аа тийм ээ. Тий. За тэгээд урлаг бол улс үндэсний хурцаа гэж Балзакийн хэлсэн үг байдаг юм билээ. Тэгэхээр энэтхийн зургийг хараад мэдчихээн Япон зураг гэдэг яг мэрэгжлийн хүний мэдээ бас их өөрөөр хардаг. Шүдний эмч хүнтэй ярьж байхдаа хүмүүсийн шүдийг хараад энэ юм шүд юм тэрний юм тэрний шүд юм биш. Намайг за гол шүдний талаар ингэж ярьсан байхгүй. Тэр нэг монголчуудын матад манай монголчууд аюул гол шүдтэй хөлсөн цагаан шүдтэй. Тэдний хүмүүс бүр гол цагаан хөлсөн шүдтэй цагаан юм гэдэг. Монгол хүмүүс бүгдээ гол шүдтэй гэж магтаад ярьсан. Манай найз ингэсэн чинь аснахан дараа. Манай найз чинь нэг соёон хийм билээ тийм юм байна. Тийм үү мэдгүй асуу гэдэг дараа нь асууж. Оо яа яаж тэг юм ч одоо миний хийм шүү юм. Тэгээд манай найз намайг дургуй дээ. Чинь сайн манай дүү ирсэн. Танай дүү чинь давхар шүдтэй нэ. Тэгээд баас нэр хүнтэй суулчихтаа хүний шүд хараад байдаг юм гэж тэрийг мэдэж асуусан. Тэр шиг мэрэгжлийн амжилтыг бас байдаг их өөр мэдээж хардаг баг. Манай соёлмаа. Тэгээд соёлмаа гадны орнд болчихсон гэж хэлсэн ч юм уу юм тийм хөвгөлтэй тохиолдолтой. За одоо яг тийм санаанд орохоор тийм зүйл байдаггүй. Ерөнхийдөө нөгөө хүүхэд байсан болохоор ч юм уу тэр нөгөө нэг хятад очсны дараах одоо нэг ихний бэлтгэлийн нэг жил 1-р курсын 2-р курсын ч юм уу нэг ихний 3 жил бол мэдээж хэрэг тэр соёлын ялгаа бол зөөл гарч ирсэн өдөр тутамдаа л дараг тохиолддог. Тий, дардан замаар явсан юм гэж угаасаа байхгүй шүү дээ. Гэхдээ бүр ингээд санаанаас ингээд мартагдахгүй нэг тийм дурсамж гэх юм бол нэг байхгүй. Яг уу гэхдээ бүх юм нь айгүй өөр байсан. Яг уу зүгээр нийт нь миний зүгээр ойлгосон зүйлээс юм уу да ингээд ярих юм бол тод маш тийм хүлээцтэй юм уу? Одоо нөгөө соёлын ялгаа биш үү? Тэгээ бас тэр хүлээцтэй. Дээрээс нь их юмд маш их бэлэгдэлтэй нөгөө нэг бэлэгдэл өндөртэй гэх юм уу да. Одоо тийм арт юм уу? Одоо жишээ нь хэлнээс нь гэхэд чинь нэг ялгаа гэх юм бол хэлний ялгаа одоо монгол хэл хятад хэлний ялгаа гэдэг бол тий хятад хэл бол нэг 4 ийм ханзаар тий одоо манайхаар бол хэл зүг тий хэл зүгээр их ярьдаг. Тэр чинь ингээ соёлын маш том ийм өв байгаа хгүй тий. Тэгээд тэр одоо хятад хүмүүсийн санаа монгол хүмүүсийн санаа ингээ жоохон өөр байдаг шүү дээ мэдээж хэрэг тэр чинь хоёр өөр үндэстэн тий. Тэр нөгөө хэлтэй маш нөгөө холбогдолтой. Хятадууд бол одоо монголчууд бол шууд ингээ хэлдэг шүү дээ. Одоо жишээ нь би өлсөж байна гэдэг юм бол тий манайхан чи шууд л өлсөж байна гэж хэлдэг. Хятадд бол илүү нөгөө нэг тойрон утгаар хэлдэг юм уу да. Би тийм хоол идмээр вэ гэдэг ч юм уу ингээд нэг арай өөр тий. Би яг өлсөж байгаа юм шиг байна гэж. Тий, эсвэл нөгөө өлсөх гэдэг үгийг оролцуулахгүйгээр ч ингэ хэлж болно. Эсвэл зүгээр хоол гэдгийг оролцуулахгүйгээр ч ингэж нөгөө нэг одоо хэлцэг бас хэлж ярьдаг юм уу да. Тэр нь айгүй юм эхэндээ бол нөгөө мэдхгүй мэдээж хэрэг тэрийг чинь цээжлэхгүй л бол хүн мэдхгүй тий. Өдөр тутамдаа хятад хүмүүстэй харилцаж тэрийг ингээ ойлгоно. Тэр бол айгүй тийм юу байсан. Хэсэн дээр их ерөнхийдөө яг хэлээ ингээд жоохон сайн сураад хэлэх юм бол тухайн орныхоо тий хэлийг сайн сураад хэлэх юм бол илүү тэр нөгөө нэг хүмүүсийг яг тэр үндэсний хүмүүсийг илүү сайн ойлгодог. Ерөнхийдөө
хүмүүсийн одоо нэг оюуны чадамж одоо юу гэж хэлэх юм тэр хүмүүсийн сэтгэлгээ бүр салшгүй холбогдолтой тий. Ааха. Дайны үед одоо бага насны өнгөрсөн герман надад шилжижсэн. Тэндээ би өсөж үзсэн. Өсөж үзсэн хүн бол хоолыг хайдаг юм аа гэж хэлжсэн. Тэгээ хоолыг бол дуустал гэдэг. Тэгээд нарийн энтергийг бас яриад байдаг шүү дээ. Бас нэг юм уншижсэн. Хямдтай хүн баян байдаг. Хамгийн ядуу байдаг гэж бас уншижсэн. Тэгээд одоо чинь үнэхээр бас их хямдтай нарийн энтер гэж яриад байдаг. Үүнтэй бид компьютер мэдрэхэд гаргаад тэр компьютер мөнгө нь бийж байдаг тийм гадагсан мөнгө. Ийм бэлтгэлтэй байдаг гэдэг. Ингээд аюу хийм өөрөө чи хийж байгаа үнэхээр сэтгэлгээнд бас ингээд өөр хэлнэсээ шалтгаалдаг. Их сонирхолтой сэдв ярьж байна. Энэ талаар ярил бас их улс орнуудын тий их сонь юмыг гарч ирдэг юм билээ. Тэгээд чанаас би бас нэг сайхан юмыг асууя гэж бодож байна. Эртний хятадын гүн ухаантангуудын хийсэн үгнэр гэдэг гүнзгий сургаалыг одоо маш их сургаал өгдөг юм байдаг. Чиний одоо хамгийн ойрхон би санаж бодож ирдэг тийм тэнд очиод ирсэн манайхаар бол хийх зүйл үг гэж хэлэх юм уу? Тийм үгнээсээ бидэнд бас нэг үг хэлж сургуул. Тий одоо юу гэх юмтэй одоо күнз монголчууд нөгөө нэг күнз гэж их ярьдаг. Күнз нөгөө нэг ийм илүү нөгөө нэг алдартай гэх юм уу да. Нөгөө хятадын гүн ухаанчнаас тий. Гэхдээ нөгөө би болохоор күнзэд тийм амар нөгөө хүн судлаагүй. Угаасаа тэр хүний чинь сургаал нэг юм уу да тий тэр зам нь нөгөө нэг арай өөр одоо уртлагтай нэг амар холбоотой биш. Нөгөө нэг улс төр тий улс төр тэр нэг улс орны нийгэм тий тэрнтэй их холбоотой нөгөө нэг гүн ухаанч. Тэгэнгүүт миний дуртай гүн ухаанч бол Жуанзын нөгөө нэг одоо хэлсэн үг байдаг. Тэрийг би айгүй их бодож явдаг. Ер нь бол байн бодож явдаг. Нөгөө нэг сайн хүн байх нь тий одоо хүн байх нь ер нь бол нөгөө нэг бүх зүйлийн нөгөө нэг хамгийн нөгөө нэг суурь нь сайн хүн байх юм бол чи сайн уран бүтээлч байж чадна гэж одоо хэлсэн. Тэгээ манай багш бас тэгж хэлдэг байсан байхгүй юу? Чи нөгөө одоо бид нар юу гэх ер нь бол нэг яг хүн байх талаар ер нь бол жоохон бага ярьдаг юм шиг санагддаг байхгүй юу? Ер нь ямар ч талбар те. Тэнгүүд чинь уран бүтээлчд бүр хамгийн их бодож явах юм нь энэ сайн хүн байх тал те. Яг хүн чанартай одоо энэ хүний өмс чанар гэж ярьдаг шүү. Ер нь тэр юм дээр маш их ингээд анхаарах хэрэгтэй. Чи сайн хүн байж яагаад гэх юм бол уран бүтээлч нь тэр хүний яг л тусгалан нь байгаа байхгүй юу? Тэгэхээр чин хичнээн ингээд сайн хүн хичнээн ингээд сайн зурдаг байгаа тий. Ингээд техникийн талаар одоо ингээд сайн юм мэдчихтэй л дээ сайн мэддэг бол үнэтэй. Тэр нь өөрөө тийм сайн биш хүн байх юм бол бүтээл нь ялгаагүй яг тэр хүн шигээл ингээд гарна тий. Урт настай жинхэнэ ингээд сайн уран бүтээл хий гэж бодож ивэл чи хамгийн ихтэй сайн хүн байх хэрэгтэй гэдэг үг надад таалагддаг. Ер нь бол байнга бодож явдаг. За бас их гоё суурь юм шүү дээ. Тэгэхээр хүн чанарын тал дээр яг хүн байх тэр одоо боловсрал гэх юм уу тий хүмүүжил гэх юм уу хүний сэтгэл гэж байна тий тэр юмыгаа алдуулахгүй улам ингэж тордож сайн хүн байх юм бол ер нь л альва нэгэн асуудал цаашдаа ингээд айгүй бүтэд тэр хүний хүн чанар гэдэг юм дээрээ тулгуурлаад мэдээж хэрэг сайн юу байх хэрэгтэй мэрэгчлэн байх хэрэгтэй одоо тий мэрэгчлээ сайн байх хэрэгтэй нөгөө талаас үнэн байх хэрэгтэй одоо сайн урлагийн бүтээл төрүүлэхийн тулд мэдээж хэрэг үнэн байх хэрэгтэй гэж боддог бас яг уран бүтээлийн хувьд бол үнэн
маш чухал. Би бас сая ингэж нэг уншижсэн. Урлаг амьдралаас бүрдэх тусмаа. Тэр урлаг гэж тодорхой орно гэдэг уншижсэн би. Заримдаа нөгөө авангард зургийг урлагийг суулгадаг хүмүүст бол авангард зураг ч юм уу авангард баримл шавар шүү юу гэдгийг ойлгомжтой бүтээлэг бас байдаг шүү дээ тийм ээ. Би жишээлх юм бол тэр болгон авангард зүйлийг би надад ойлгох одоо мэлний байхгүй байна. Зарим авангард вау гэсэн юм бас байна. Тэгэхээр бас нэг оргуу бас биш зарим зүйлийг нь ойлгохгүй юм үе гардаг. Энэ тал дээр чи юу бодож байна? Яг уу ингээл энэ урлаг нөгөө нэг цаг үе болгонтойгоо ингээл цаг үе болгоныг ингээл нөгөө тодорхойлол байна л да. Мэдээж хэрэг нэг хിവэрээ дандаа байдаг юм гэж угаасаа байхгүй шүү дээ. Тэгээд урлаг өөрчлөгдөж байгаагийн нөгөө шалтгаан нь хүмүүстэй энэ цаг үеэ дагаад эсвэл хүмүүсийг цаг үеийн дагаад ч юм уу ингээ өөрчлөгдөж байгаа хүмүүсийн сэтгүү өөрчлөгдөж байгаа таашаадаг зүйлс өөрчлөгдөж байгаа юм ингээд байх боломжгүй. Тэгэнгүүт яг уу орчин үеийн урлаг contemporary art тэгэл авангард зураг гэж таны хэлж байгаагаар авангард баримл гэдэр ингээд олон бүтээлүүд ингээд төрж байна л та тий. Одоо бол нэлээд их contemporary art гэж ярьж штэ. Зүгээр миний хувьд болохоор би жоохон хуучинсаг бүтээлтэй гэж магадгүй. Орчин үеийн бүтээлүүдээс би тийм амар сайн бодохгүй. Яг гэвэл сэтгэлээ арай өөр гэх юм уу да. Тэгээ дээрэс нь зарим нөгөө нэг хүмүүс зарим уран бүтээлчд одоо орчин үеийн урлаг contemporary артистуудтэй contemporary ер нь арт хийхэд те урлаг хийхэд ийм заавал ийм мэрэгжлийн уран бүтээлч байх албагүй ярьдаг ч юм уу те. Нөгөө талаараа чиний бүтээл чинь ингэж харагдсан ингээд нөгөө харагдахгүй байж болно. Одоо жоохон төгсгийн эсрэг гэх юм уу да тий. Тэгээд хамгийн гол нь чиний үзэл бодол юу илэрхийлэх гээд байгаа тэр концепт чухал гэдэг юм уу. Одоо ингээд олон талаас ингээд ярьж байна. Нөгөө талаас ингээд маш сайн юм уламжлал нөгөө нэг арга барилаа эзэмшдэг хүмүүс ч contemporary арт хийж байна тий. Олон төрөл байгаа артистууд нь. Гэхдээ нэг аюултай юм нь энэ бол зүгээр миний хардаг үнэлэг тий. Нэг аюултай юм нь өөрөө одоо юу гэх юм одоо суурь нь ингэж нөгөө нэг яг төвшөөгүй эсвэл ингээд нөгөө нэг зурх ч юм уу одоо баримл хийх ч юм уу одоо тэр нөгөө өсөлт болтын гол яг суурь руу дээ шүү дээ тий. Эднэр нь ингээд нөгөө нэг сайн суурь тавигдаагүй хүмүүс шууд одоо ийм зүгээр замбраагүй юм хийж байгаа. Бүгдийг нь бол хийж байгаа биш те. Гэхдээ тийм юм хийж байгаа хүмүүс дэлхийд даяар бас байгаа. Ингээ шал хамаагүй юм хийгээл одоо ингээл хүмүүс бас ингээл хэлдэг штэ. За зураач гэж те одоо тий баримлч гэж те энэ чинь 3 настай хүүхэд ингээ хийчихэр юм биш те. Сүүлдээ бүр ингээ шоколад те сармагчангаар тэгээд цаанаар ингээ зураг зуруулаад тэгээд айгу тэрийгээ одоо орчин үеийн урлаг гэдэг ингээ тавьчих жишээний тэгэж нөгөө тавиад хүмүүсийг ингээд төөрөлдүүлж чадж байгаа нь бас жоохон ийм юу гэмтэй миний хувьд бол юм дими зүйл юм шиг санагдаад байна. Тэгээд тэр contemporary art эсвэл нөгөө орчин үеийн урлаг гэдэг юмар бас далимдуулж нөгөө нэг чадвартай биш уран бүтээлчнэр бүтээл хийж байгаа юм шиг харагдаад юу яаж байгаа одоо үзэгчдийг надад төөрөлдүүлээд байгаа юм шиг санагдаад байна. Яг чин сэтгэлийн чин үнэн уран бүтээл бол ямар жанр нь хамаа байхгүй тий. Гэхдээ уран бүтээлчд бол чанартай уран бүтээл гаргаж ээж ер нь бол үзэгчдийг ингэж гоё мэдрэмж рүү тий үнэн мэдрэмж рүү ингээд бүтгэх ёстой болохоос зүгээр хинч хийж болохоор зүгээр л ингэж идэж уусан нөгөө нэг юм зүйлсийнхээ хогийг ингэж бөөгнүүлчихэд энэ миний урлаг энэ бол миний үзэл танаа гээд ингээд хэдэн хувац юм ингээд тэгэхээр болов сандын юм тийм ээ. Тий хүндэтгэлгүй дээрэс нь яг уран
нөгөө үзэгчтэй шүү дээ. Үзэгчдийг хүндэхгүй байгаа юм шиг. Тэгэл тий өөрийгөө хураад тий айгүй юм сонин зүйлсүүд айгүй их болдог. Тэр надад ерөөсөө жоохон таалагдахгүй. Одоо жишээ гэхэд чинь би нөгөө сургууль сурч байх явцдаа нөгөө тий сургууль сурч байх үедээ нэг оюутны ажлыг үзчихсэн байхгүй юу. Тэр бол би тухайн үед магистр байлаа бакалавр байлаа. За ямар ч тач нэг хятад оюутны ажил байсан. Магистрийн төгсөлтийн ажил байсан. Том нь. Тэгээд тэрэн дээр болохоор 50 хуудас те бараг 50 хуудасны судалгааны ажил бичсэн байгаа байхгүй юу. Тэр судалгааны ажил нь юуны тухай гэж хятадын нийтийн жолонгуудын хаалган дээрх зураг. Тэр нөгөө нэг хаалган дээрх зураг гэдэг нь болохоор хүмүүс ингээд янз янзын юмнууд бичсэн байдаг ш нойлуудад. Одоо хятад бол амар ихдэг байдаг. Одоо жишээ нь эмнэлгийн нойл дээр бол тий одоо бөөр мөөр янз бүрийн эргэтэн зарна авна гэдэг ч юм уу тий айгүй юм янз янзын юмнууд ингээд бичсэн байдаг. Мэдээж хэрэг нойл дээр бичсэн ямар олигтой юм байх юм тийм тий. Тэнд ерөөсөө дандаа л юм бохир зүйл эсвэл болохгүй зүйл ингээд бичсэн байгаа байхгүй юу. Тэгээд тэр юмний талаар ингээд судалгаа хийгээд тэгээ фото болгож ингээд баримтжуулаад тэгээд ийм 50 хэдэн хуудас тий ийм судалгааны ажил хийсэн гэж яхад надад амар юм муухай санагдчихсан байхгүй юу. Нөгөө талаараа мэдээч хэрэг тэр хүн айгуу тийм одоо тэрүүгээр дамжуулж нөгөө тэмхийн яг жинхэнэ сэтгэлгээг ингээд яг гаргах гэжсэн байж болно. Нөгөө талаараа тэрийг одоо үзэж байгаа одоо яг уурладаг гэдэг бол мэдхгүй надад бас ерөөсөө таатай зүйл ерөөсөө байхгүй амар юм балиар санагдаж байгаа хгүй юу. Тэгэхээр урлаг заавал тийм амар бохир заваан зүйлсийг бохир заваанаар нь ингээд шууд ингээд гаргачихал байсан бол тэгвэл уран бүтээлч хүн тэрийг чинь хооронд нь ингээд холбож одоо тий одоо тэр юм чинь уг нь ингээд нэг өөрийн мэдрэмжээрээ дамжуулаад ингээд гаргаж байгаа юм чинь нэг ямарваа нэгэн гоо зүй гэж юм байх ёстой гэж би бол та боддог байхгүй юу. Байн тий. Тэгэнгүүт шууд тий. Заавал ингээд дандаа юм цэцэг навчих гоё юм зураг гэсэн үг бол биш л дээ. Гэтэ эний чинь одоо муухай одоо сайхнаар ч гэсэндээ илэрхийлэх боломжтой гэж одоо би бол хараад байдаг байхгүй юу. Харыг заавал хараар зурж иж хар өнгийг илэрхийлэхгүй тагаанаар ч юм уу улаанаар ч юм уу ямар нэгэн өнгөөр орлуулад тийм үү хийх боломжтой гэж хардаг. Тийм болохоор заавал ингээд нийгэмдээ харж байгаа муухай зүйл зөндөө л байна шүү дээ тий бид нар өдөр тутамдаа харж байна. Өөрсдөө нүдэрээ харахгүй бол эргэн тойрныхоо хүмүүсээр дамжуулж ч гэсэндээ харж байна. Тэгээд тэр болгоныг ингээд нагаал зүгээр л ингээд яг байгаагаар нь хүлээл авах юм бол тэгвэл уран бүтээлч байх юм ямар хэрэг байгаа. Хүн болгон зүгээр фотоаппараттай ч юм уу тий. Тэгэл тэрүүгээр ингээд хийчихээ чинь тэгвэл урлаг юм уу. Тэгээд ингээд бодохоор ингээд айгүй юм сонирн байгаа байхгүй юу. Зүгээр юм орчин үеийн урлагийн концепт тэгээд уламжлалт тэр урлагийн концепт жоохон ингээд жоохон төвлөрөөд гэх юм уу. Тийм магадгүй уран бүтээлч болгоны тэр нөгөө гооцын тэр цагийн боломжтой болоод ярьцлага жоохон өндөрлөлттэй шахагдъя гэж бодож байна. Сайлмаа. Тэгээд хамсуулж асуултаны гоё асуултаар асуугаад тэгээд дуусгая гэж бодлоо. Тэр нь юу вэ гэсэн чинь ийм сайхан октодын төрөөс ээлжийн тухай асууя гэж бодлоо. Ээлжийн сайхан Германд аваад 100 Монголда буцсан байж байгаа. Ээлж Германаас чамдаан дотроо юу хийчихсэн, болгоон дотроо ямар бодлыг хийчихсэн. Тэр зөвхөндөө ямар сайхан урсамжуудыг одоо хоёр охиноос охиныхоо гэр бүлээс Герман орноос зөвхөлөө болсон бол очиод сайн сайхнаа юу гэж ярьж байна вэ? Ээж сая Герман руу очиод мэдээж ирээд хүүхдүүдтэйгээ удаан уулзаагүй ковидын үеэр те нөгөө бид нар чинь ирж очиж чадсангүй штэ. Тэгээ нэг 4 жил бас хүүхдүүдтэйгээ уулзаагүй манай ээж нөгөө ачаалттай байгаа. Тэгээ хүүхдүүдтэйгээ уулзаад их сайхан байсан. Дээрээс нь манай том ихчийн том охин энэ жил 10 жилийн сургуулаа төгсөж байгаа. Тэр яг ихтэй ихтэйгээ хэлээд байх шиг юм тийм үү? Тий. Одоо яг ихтэй хоёлоо барьсан дараа нь.
Ааха. Тэгээд 18 нас хүрээд тэгээд одоо их сургуультаа орох гэж байгаа. Дээрээс нь манай эжэндээс очсон нөгөө биений материал манай дүүдээ бичиж өгсөн. Тэгээд манай дүү өөрөө загварын гаргаад дээрээс нь Германд идэг бас айгу уран баяжсан дээшийн уралсан байлээ. Тэгээ айгу гоё дээс авсан байсан. Тий. Мандраж зарчсан хийсэн дээ юм. Мөн. Гоё харагдаж харсан. Тий. Тэгээд мэдгийг арч чадварлаа шүү дээ. Тий. Мэдээж хинээ дээлийг очиж үгүй. Тэгвэл танай дүүгийн дээлийг очиж юм тийм. Тий, дүүгийн дээл ажилласан. Окей. Тий, тэгээ яг хуу ээжийн хувьд бол мэдээж хэрэг анх тэр манай одоо дээд үг төрж яхад нь Германд очиж байсан. Тэгэл дундуур нь зөндөө очиж байсан. Хүүхдүүд нь Монголд ирж байсан. Тэгээ энэ жилийн онцлог гэх юм бол нөгөө нэг жоохон хүүхэд нь насанд хүрээд одоо их сургуульд ороход тэгээд тэр сургуулаа төгсөж байгаа тэр баярыг нь бас ингээ хуваалцсан хамгийн том үйл явдал байсан. Тийм байна. Тэгээд сургууль төгснөхийн хүүхэд нь бас маш их сайн ирээдүйн замыг хүсье. Тэгээд соёлмодоо маш их амжилтыг хүсье. Чиний зүгээс ярьж хэлэх юмсан дотор гэсэн тийм зүйл байгаа бол хийж ярьж болно. Тэгээд ороо өндөрлөе. За ийм гоё нөгөө нэг подкастт урьж оролцсонд ингээ маш их баярлалаа. Тэгээд таны сайхан ерөөл бас хэлсэн хөтөх болохгүй. Ерөөл бат ашиг болохгүй. Тэгээд таны бас цаашдын ажил хэлсэд чинь маш их амжилтыг хүсье. Сайн сайхныг хүсье. Дэмжиж бас ер нь урамшуулж байж хүн урмаар тийм ээ. Тэгээд залуу бүртгэгчдийн ажлыг үнэлж харж байгаарай бас их маш их өндөр хэмжээний урлаг сороод очсон 8 жилийн хугацаа гэдэг бол нэлээд хугацаа тийм 18 настай хүүхдүүд гадны орнуудын мас сураад цаад Монгол орноо хөгжүүлнэ гэдэг Монголд очсон ажил чиглэлүүд байж байгаа гэдэг нь сайхан мэдээж жишээ байсан учраас ингээд сайнгаа ирсэн байж байгаа. Тэгээд надад маш их амжилттай хүсье. Уран бүтээлчний сонгоёо маш их амжилттай хүсье. Баярлалаа. За тийм маш их баярлалаа. Монголын нийгэмдээ гэрэл хийгээ болоод гэрэл хийгээ тусгаад гэрэл хийгээ өгч нөлөөлөд ингээд Монгол орны хөгжүүлээд байж байгаарай гэдэг. За баяртай.